Бид одоо 2 жилийн өмнө энэ хувийн хвшил жижиг дунд бизнес эрхлэгчдэд байгаа энэ олон шат амжилттай байгаа хяналт шалгалтыг цөөрүүлэх зорилгоор мэргэжлийн хяналтын тогтолцоог өөрчилж бүтцийн өөрчлөлт хийсэн. За 2 жил боллоо. Энэ хугацаанд ямар өөрчлөлт гарав? Ямар ахиц өөрчлөлт гарав? Энэ дээр одоо энэ хяналт шалгалт хариуцсан энэ асуудал эрхэлсэн яам засгийн газар ер нь үнэлгээ дүгнэлт хийсэн зүйл байна уу? Үнэхээр одоо жижиг дунд бизнес эрхлэгчдэд одоо нэмэртэй одоо давхар шат амжилга байхгүй, дарамт байхгүй болж чадсан уугүй юу? Энэ тэнд хоолны асуудал, хүнсний асуудал, за тэгэл одоо барилгын кара унлаа гэдэг асуудлууд гараад байгаа. Ер нь энэ салбаруудад мэргэжлийн хяналтын стандартыг хэн мөрдүүлж байна? Энэ чиглэлээр одоо засгийн газар ямар бодол байр суурьтай байгаа? Цаашдаа энэ мэргэжлийн хяналтын тогтолцоогоо эргэж харахгүй мүү? Асуудлууд гарахгүй байгаа учраас л бид нар яваад байгаа. Цаашдаа гарвал одоо бас энэ асуудлуудад ямар хариуцлагын асуудлууд яригдах юм бэ? Энэ дээр нэг одоо засгийн газар хариулт өгөөч гэж. За сандаг очрох шинэ асуултанд хариулъя. Салбарын хяналттай холбоотой асуудлыг асууж байгаа шүү. Тэгээд энэний өмнө бас тайлбар хэлэх зүг бах. Монгол төрийн бодлого бас тасралтгүйгээр үргэлжлэх ёстой. Энэ шийдвэрийг гаргаад 3 жил орчим болж байгаа. Тэгээд мэргэжлийн хяналтыг татан буулгаад оронд нь зөрүүлээд юу гэхээр логикийн хувьд ард иргэд рүүгээ бизнес рүүгээ чиглэж байгаа дарамтаа багасгаад засаг дотроо төр дотроо дотоод хяналтаа нэмэгдүүлэе гэдэг энэ бодлого концепцийн хувьд энэ ажил хийгдсэн гэж харж байгаа. Тэгэхээр энэ ажлаа бас нэг бүтэн явуулаад бүтэн дүгнэлт хийх хугацаа гарсны дараа ахаад ярих нь зөв байх гэж харж байгаа. За өнөөдрийн байдлаар салбарын хандууд дээр ажиллаж байгаа салбарын хяналтын улсын байцаагч нарыг хооронд нь бодлого уялдааг нь хангах иргэд аж ахуйн нэгжээр очиж байгаа давхарсан хяналт шалгалтыг зэгцэлж цөөхөхийн тулд салбарын сайд нарыг оруулсан хяналт үнэлгээний үндэсний хорог ажилуулад тэгээд тэн дээрээ иргэд аж ахуйн нэгжээр очиж байгаа тэр хяналт шалгалтын давхардлыг арилгах чиглэлээр механикаар ажиллагаануудыг бас хийж байгаа. Ер нь бол цаашдаа яах вэ гэдгийг бас салбар дээр ярьж байгаа нэгдсэн төвлөлтөнд хүрэх байх. Гэхдээ одоо саяны хэлдэг үндслэлээр бас цаашаа энэ ажлаа бас явуулах нь зөв байх. Түрүүн бас ганц нэг гишүүдийн асуултанд бас дурддагч байгаа шиг байна. Лувсан жамц гишүүн байнгын орооны орол дээр бас асууж байсан. Ер нь энэ төлөвлөлт тайлгал хяналттай холбоотой асуудлыг одоо хэдүүлээ бас нухацтай ярьж байгаа нь би зөв гэж харж байгаа. Нэг 3 газраас нэг 3 тоо ороод ирдэг. Тэгээд ажил хийсэн хүмүүс тоогоо хамгаалдаг. Тэгээ энэ их хурл дээр орж ирээд мэтгэлцээд идэг ийм юмнууд байгаад байгаа. Тэгэхдээ энийг ерөнхий сайдын хувьд бас манлайлал үзүүлээд хараад тэргүүн шадар сайд хэрэглэхийн дарга миний бие сангийн сайд орсон ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Энэ мэргэжлийн хяналтын холбоотой асуудлыг бас засгийн газар цаашдаа бас эргэж харж ямар ахиц өөрчлөлт гарсан гэдгийг эргэж дүгнэмээр байгаамаа. Тэгэхгүй бол манайх шиг ийм стандартад дургу, стандартыг мөрдөж ажиллаж чаддаггүй энэ одоо хэмжээнд бол одоо мэргэжлийн хяналт бол үргэлж хэрэгцээтэй байгаа. Нийгэмд шаардлага байгаа. Одоо цаашдаа асуудал гарвал улсын их хурл өөрөө хуулийг байхгүй болгоцсон, бүтцийг өөрчилсөн, татан болгоцсон гэдгээр улсын их хурл өөрөө буруутгах асуудал руу орох гэж байгаа. Тэгэхээр энэ дотоодын хяналт шалгалт чи яг тэгэж тэр хэмжээндээ ажиллаж чадж гэнэ үгүй юу? Сайжирч чадсан уугүй юу? Энийг нэг эргэн харж үнэлгээ дүгнэлт өгж цаашдаа энэ бүтцийг байлгах юм уу байлгахгүй юм гэдэг асуудлаа бас нэг эргэж харах шаардлагатай болов уу гэж би хувьдаа үзэж байгаа. Тийм учраас энэ асуултыг асуусан юм аа. Баярлалаа. Сандаг очрогчмын мэргэжлийн хяналт нэгдсэн байдланд татан буugдсан болохоос хяналт бол бүр байхгүй болоогүй шүү дээ. Хуулиараа салбарын хяналт стандартад суурилсан салбарын хяналт гэдэг зүйл одоо хэрэгжиж байгаа. Манай мэргэжлийн хяналтын байгууллага ерөнхийдөө бол бас олон нийтийн дунд нэр хүндээ алдсан. Олон талын давхарцсан хяналтыг аж ахуйн нэгж иргэнд үзүүлдэг, дарамтлагдаг. Нөгөө хүн нэвэл хэрэг нь олдно гэдэг шиг байгууллага дээр очиж ямар нэгэн байдлаар хяналт хийхэд заавал асуудал үүсгэж дарамтлж идэг. Тэрийгэ дагсан одоо хууль бус шаардлагуудыг тавьж идэг гэдэг их олон зүйлүүд үүссэн учраас энэ мэргэжлийн хяналтын байгууллага татан богдох нөхцөл бүрдсэн. Цаашдаа төр иргэнэ хянж цагт нь гэхээсээ илүүтэйгээр мөр төстэй стандартыг тодорхой болгож иргэн аж ахуйн нэгж тэр стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг л тийм 21-р зууны арга барилтай
хяналт шалгалтын тогтолцоо бий болох ёстой байна. Харин энэ засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар чинь засгийн газар дотоод хяналтаа сайжруулъя. Нэг өсөндөө өрсөлдөх чадвараа өшөө илүү дээшлүүлье, бүтээн хэмжээ сайжруулъя гэдэг зорилго дээр дотоод хяналтын тогтолцоо бодиттой бий болж ажиллаад эхэлсэн байна. За одоо 2 сайдын хэлдэгчлэн одоо энэ хяналт хэрэгжүүлэх газар хуулийнхаа дагуу эрх үүргээ хэрэгжүүлэх ёстой. Засгийн газрынхаа дотоод хяналтыг хуулийн дагуу өндөр түвшинд тавьдаг байх ёстой. Хариуцлагын асуудал ер нь хяналт хэрэгжүүлэх газар дээр энэ бол өргөн хүрээгээр яригддаг болох учиртай байна. Ерөнхий байдлаар ажиллаж байхад зарим сайд нар энийг бас ойлгоцсон. Агуулгын хүрээнд хууль хэрэгжүүлэх хүрээнд бол хэрэгжүүлээд явж идэг. Зарим яамдууд бас энийг хойр хандаад байдаг тийм тал бол бас ажиглагддаг. Тийм учраас одоо энэ хяналтын тогтолцоо гэж зүйлийг төр иргэнээ хянах гэхээсээ илүүтэйгээр төр өөрөө өөртөө хяналтаа тавиад үр ашгаа нэмэгдүүлэх шаардлагагүй бүтэц оронтойг байхгүй болгох, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцдог болох гэдэг энэ зүйл дээр илүү анхаарлаа төвлөрүүлж ажиллах нь зүйтэй. Харин мэргэжлийн хяналтын үйл ажиллагаа гэдэг бол салбарын хяналт дээр стандартад суурилсан хэлбэрээр явагддаг байх л ёстой. Нэг л жишээ өгдөг шүү дээ. Одоо төр иргэндээ зөвшөөрөл олгочоод араас нь хяналт тавиа яваад идэг. Гэтэл төр өөрөө иргэндээ ямар стандартыг дагаж мөрдөхтэй илүү анхаарлаа хандуулад стандартаа дагаж мөрдөөгүйтэй холбоотой асуудал үүсэх юм бол хариуцлага ярьдаг тийм тогтолцоогоор бодиттой бий болохгүй бол бас арга барилын хувьд бол зөвхөмжгүй байдаг юм аа.